Сайн залуусаа шинэмшлэгтээ тавтан морил. 2021 он Солонгосын алдарт Kingdom цувралын үргэлжлэл болох Умардын ашин хэмээх кино нээлттэй хийсэн билээ. Kingdom цувралын эхний 2 сизон дээр эртний Солонгос зомбиг гайхалтай дүрсэлсэн байдаг бол Умардын ашин бүтээл дээр Монгол төрхтөө нүүдэлчин зомбинуудыг дүрсэлсэн гэдгээрээ нэлээд сонирхолтой байсан юм. Юутаж бүгдээрээ тэдгээр нүүдэлчин зомбинуудын талаар мэдэж авцгаая. Та бүхэн бидэнтэй хамт уураа. Kingdom цуврал нь Ким Ю Хигийн зохиосон Бурхтын хаан тулс нэртэй веб комикоос сэтгүүлэн 2019 онд бүтээсэн цуврал билээ. Тус веб комикийн зургуудыг Янг Ёнг-ил зурж байсан бол Kingdom цувралын эхний улирлыг найруулагч Ким Сон Хун найруулжээ. Харин 2 дугаар улирлын сүүл хэсгийг нь Пак Ин Жи хэмээх найруулагч найруулжээ. Kingdom цувралын 1-2 дугаар ангиудыг харахад зомбинуудын үүсэл гарал нь тодорхойгүй байсан нь дээрх бүтээлүүдийн сул тал байв. Харин киноны 2 дугаар сизон дуусгаад хамгийн сүүлд ашийн гарч ирснээр төгсөж үзэгчдэд 3 дугаар сизон ямар хөө болох бол хэмээх өндөр хүлээлтийг үлдээсэн юм. Цувралын 2 дугаар сизон үзэгчдийг баясгаж чадаагүй боловч Умардын ашийн хайрцангуй сайн бүтээл байв. Умардын ашины зохиолыг Ким Ю Хи бичиж өмнөх найруулагч Ким Сон Хун найруулсан гэдгээрээ 2 дугаар цувралаа бодвол улам сонирхолтой болсон. Энэхүү кино Kingdom цувралын эхний 2 сизнээ өмнөх үйл явдал бөгөөд Kingdom цувралын зомбинууд хэрхэн үүссэн тухай гардаг. Тиймээс та бүхэн Kingdom цувралыг үзээгүй байсан ч тус бүтээлийг үзэхэд ямар ч асуудалгүй гэсэн үг. Умардын ашин дээрх үйл явдал нь Жусон улсын зах бүсээс эхэлдэг нь туйлын сонирхолтой. Ашин гарч ирснээр өмнөх 2 цувралыг аварч тайлагдаагүй үлдсэн олон асуултуудыг ил болгосон юм. Мөн цувралын үйл явдлыг илүү өргөн цар хүрээтэй болгосон байв. Одооноос эхлэн спойлууд гарч эхлэх учраас та бүхэн анхаараарай. Тус кино эхлэхэд шууд л Монгол хөөмийн дуу гарч хадан дээр амьлуулагч цэцгийн тухай бичсэн монгол бичиг харагддаг. Тиймээс тус бүтээл дээр Монголд нүүдэлчин ахуйн уур амьсгалыг оруулахыг хичээсэн нь нэлээдгүй анзаарагдана. Тэрхүү хадан дээр сенсачууд цэцгийг идэн зомби болсон янзхыг бар барьж идснээр мөн зомби болж хүмүүс рүү дайрдаг болсон тухай бичсэн байв. Юутаж киноны үйл явдлын хувьд 14-р зуунд Жусоны хойд захын Ёжин хэмээх жижиг тосгонд эхэлдэг. Тухайн цаг үе Жусон улс нь нэг талаас Япончуудтай дайтаж нөгөө талд зөрчдүүдээс айн оршдог байв. Ёжин тосгоны хүмүүс өмнөх Жусоны хааны өршөөлөөр Жусонд амьдрах боломжтой болсон тал нутгийн нүүдэлчд байв. Гэхдээ тэд монголчууд биш, харин түүхэндээ монголчуудын дайсан байсан зөрчдүүд байжээ. Зөрчдүүд нь Манж Чин улсын өвөг дээдэс гэдгээрээ алдартай. Мөн бонус болгоод хэлэхэд Чингис хаан насан эцэслэх хүртлээр зөрчдүүдийн байгуулсан Алтан улсын эсрэг тулалдаж байсан. Харин хожим Өгөөдөө хаан 1234 онд Чингис хааны үйл хэргийг гүйцэлдүүлж Алтан улсыг мөхөөж байжээ. Эргээд гол ярианд орвол кинон дээр гарч буй Ёжин овгийнхан нь 100 гаруй жилийн турш нүүдэлчин амьдралаас холдож Жусоны газар нутагт суурьшсан зөрчдүүд байв. Тиймээс тэд нэг талдаа зөрчдүүдээс айж нөгөө талд Жусончуудад гадуурхагдан амьдрна. Киноны энэхүү хэсэгт жирэнэг нь зарц эмэгтэй Ёжин овгийн ахлагчтай хэрхэн муухай харьцаж байгаагаар тэдний гадуурхлыг харуулна. Ер нь Жусончууд эрт үеэс л хар ажил хийдэг загасчид худалдаачдыг дорд үздэг байжээ. Мөн Жусончуудын хувцас цэвэрхэн цагаан байхад Ёжин овгийнхны хувцас шавар болсон хэр буртагтай байдаг. За тэрч бүхэл шүдэн дээрээ хүртэл шар толботой том бохир заваанаар дүрсэлж чадсан байгаа юм шүү. Гэтэл өөрсдөө бол цав цагаан шүдтэйгээр дүрсэлхээ сайн мэднэ. Ёжин овгийнхан газар нутагт нь амьдрах зөвшөөрөл олгосон өмнөх хааны ачийг хариулж Жусончуудын итгэлийг олох найдвартай амьдарцгаадаг. Гол дөрүүдийн хувьд Ёжин овогт эхнэр хүүхдтэйгээ хамт амьдардаг Тахаб хэмээх хэрэг гарна. Харин эсрэг дүрээр Сизон 2 дээр баатарлаг дүрээр гардаг Минжируг байв. Тэрээр Сизон 2 дээр амьд үлддэг зөөн дөрүүдийн нэг юм. Удалгүй Ёжин овгийнхны тосгоны ойролцоо зэрлэг балмад Жусон жанжин Жубомирийн гарт амиа алдсан 15 зөрчдийн цогцос олдно. Хэрвээ та бүхэн санаж байвал тэрээр Сизон 2 дээр өвгөн зомбид хазуулан үхдэг.
Гэвч Минчируг тус хэргийг дотроо нуугаар хичээнэ. Учир нь зөрчдүүд үүнийг мэдчихвэл Жусон руу өшөө авахар дайрах бөгөөд ердөө 10,000 зөрчдүүд ирэхэд Жусоны умард хэсэг бүрэн эзлэгдэх аюултай байсан юм. Удалгүй Жусоны цэргийн дараа Минчируг Жусоны ойд 15 зөрчид баранд байруулжээ. Эдүүгээ 1000 анжтыг барьсан аимшиг том бар Жусоны ширэнгэн ойд байдаг гихц уурхлыг зөрчид овгийнханд тараан дуулгах даалгаврыг Тахабад өгдөг. Гэтэл зөрчдүүд түүнд үл итгэнэ. Яг энэ хэсэг Тахабын ярьж буйг сонсон нэгэн цэрэг хэрвээ чи худлаа ярьсан байвал амиа алдан шүү гэдэг. Удалгүй зөрчдүүд хэргийн үнэн мөннийг тодруулахаар тагнуулуудаа илгээв. Тус хэсэг энэхүү бүтээлийн хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг байсан бөгөөд нүүдэлчин овгийнхан ямар их зөрөгтэй байсныг барны өвдөс тулалдаж байгаагаар харуулжээ. Ер нь өвсөн дунд гитэж байгаад дайрдаг барны үзэгдлүүд үнэхээр их түгшүүртэй, сайн дүрслэгдсэн байв. Хэдий барыг харвал компьютер график гэдэг нь баг зэргийн мэддэх боловч үзэгчдийг айлгаж сандрахад хангалттай байв. Минчируг зөрчдүүд Жусончуудад үл итгэж буйг мэдээд аргаа барсандаа амиа алдсан 15 зөрчдийг Ёжин овгийнхан хөнөөсөн хэмээн гүтгдэг. Ашийн охины гол хүсэл бол сенсачууд цэцгээр ээжигээ эдгэж болно гэх найдварыг байнга тээсээр дахин аюултай ой руу очдог байсан юм. Гэтэл Ашийн охиныг ой руу явсан хойгоор зөрчдүүд дайран ирж Ёжин овгийнхныг хүйс тэмдэрдэг. Тиймээс охины ээж зөрчдүүдийн гарт амиа алдаж Ашины аав Тахаб худалд суурхал тараасан хэрэгээр зөрчдүүдэд тамлуулан хоригддог. Минчируг хэмээх дүрийн хувьд өөрөөс нь илүү эрх мэдэлтэй хүнд айж сүрдэлгүйгээр өөрийн бодлоо зоригтойгоор хэлж зөрчдийн аюулыг урьдчилан тооцоолж чадсан гэдэл түүний дүр нь Кингтон зургийн ертөнцид хамгийн их чадварлаг дүрүүдийн нэг. Минчиругийн бүхий л үйлдэл нь Жусон улсыг хамгаалж дайн гарахаас сэргийлсэн үйлдэлүүд байдаг. Юутач тэрээр солонгосчуудын хувьд жинхэнэ баатар нь мэт санагдана. Гэхдээ л бүхэл бүтэн овг аймгийг золионд гаргаж байгаа нь түүнийг үлгэр дуурайлал үзүүлсэн мундаг хүн биш болохыг харуулдаг. Дараагаар нь Ашийн охин Минчиругаас Ёжин овгийн өшөөг авч өгөхийг хүсдэг. Минчируг энэ үед Ашиныг хөнөө Ёжин овгоос ямар ч уулмөр үлдээхгүй байж болох байсан ч хүн чанарын улмаас охиныг амьд үлдээдэг. Магадгүй тэрээр season 2 дээр нэлээд сайн хүний дүр тоглосон учраас тэр бизээ. Юутач умардын Ашийн дээр Минчируг сайн хүн юм шиг, муу хүн юм шиг туйлын их дотортой дүр байв. Ашийн охин Минчиругийн өршөөлөөр цэргийн хуаранд орогнох газартай болдог. Гэвч баахан ирчүүдийн дунд амьдрна гэдэг эмэгтэй хүний хувьд туйлын хэцүү. Цаг хугацаа улиран өнгөрч Ашийн охинч том болж Минчируг түүнд худлаа хэлснийг мэдэн бүх зүйлсийг ухаардаг. Тэр цагаас эхлэн Ашийн Жусончуудаас Ёжин овг болон аав ээжийнхээ өшөөг авахар шийддэг. Ингэхдээ тэрээр өөд болсон өөрийн овг аймгийнхныг ам оруулах цэцгээр амьлуулж зомби болгон босгодог байна. Минчируг Ёжин овгийг устгахсантай адилаар тэрээр ч мөн Жусоныг устгахыг хүснэ. Цаашлаад Минчиругийн үйл хэрэг дахин гардаггүй. Харин өшөө авч буй Ашины үйл явдал гардаг. Бид бүхэн Ашин яагаад эсрэг дүр болсон? Яагаад өшөө авах туйлын зорилготой болсныг ч мэдэж авлаа. Ингээд харахад хамгийн анхны талын нүүдэлчин зомбиг энхүү умартай Ашин дээр дүрсэлсэн байв. Киноны трейлерыг анх үзсэн үзэгчид умартай Ашин дээрх зөрчдүүдийг монголчууд хэмээн бодож байсан нь үнэн. Аз болж тэд монголчууд биш байсан. Магадгүй хэрвээ монголчуудыг зомби болгон дүрсэлсэн бол биднийг дандаа муухайгаар дүрслэх юм гэсэн бодол үзэгчдийн толгойд орж ирэх байв. Гэсэн ч тус бүтээлд нүүдэлчин аймгийг дүрслэхдээ ялгаа байхгүй монгол төрхтөөгөөр дүрсэлсэн учраас монголчуудыг зомби болгосноос нэх их ялгаагүй байв. Учир нь одоо үед манж зөрчдүүд хэдийн устан үгүй болсон учраас нүүдэлчин гэхээр л монголчууд санаанд орж ирдэг цаг. Тиймхүү гадаадынханд бол зөрчдүүд байсан ч тэд зөрчдийг монголчууд л гэж харсан. Кингтон цувралын зомби болж хувирдаг зарчмыг тайлбарлавал Кингтон дээр сенсачуу буюу амьлуулагч цэцэг байдаг. Тус цэцгийг амьд амтан идвэл зомби болж хувирна. Зомби болж хувирсан амтан идвэл мөн л зомби болж хувирна. Мөн нас барсан хүний мах цусанд хүрвэл мөн л зомби болж сэрнэ.
Гэхдээ Kingdom цуврал дээрх ойлгомжгүй зүйл нь зомбины цус нүүр ам руу нь үсчихэд тэд зомби болж хувирдаггүй нь хачирхалтай. Шалтгаан нь гэвэл цэнс ачуу цэцгэнд амьтдыг араатан болгон удирддаг туузан хорхон өндөгнүүд байдаг. Эдгээр туузан хорхон өндөгнүүд нь махан биед хүрсэн даруйдаа биед шингэдэг. Гэхдээ туузан хорхон хүйтэн тесрүүгүй учраас унтаа байдалд ордог. Мөн өдөр нь цэрүүн газар бараадан унтаж шөнө нь сэрдэг. Харин зомбиг хүйтэн ус руу живүүлвэл биед шигдсэн туузан хорхой усанд хөвөн гарч ирдэг. Тиймээс хэрвээ Kingdom дээрх зомбийг хазуулвал юун дөрөнд цэв хүйтэн ус руу орох хэрэгтэй. Харин бүрэн мөсөн зомби болсон хойно ус руу орвол зүгээр л цогцос болон хөвөн гарч ирнэ. Гэтэл тэдгээр туузан хорхой буцлам халуун усанд ч тэсвэртэй. Тухайлбал season 1 дээр халдвартай хүний махаар хоолхийн эдсэн хүмүүс бүгд зомби болон хувирдаг. Мөн хамгийн хачирхалтай нь season 2 дээр зомби болсон ч өстөн дайсан руугаа төвлөрсөн өөрийгөө хянаж буй зомбич гардаг. Эцэстээ ашийн ам оруулагч цэцгийг жусончуудад санал болгож Kingdom цувралын үндсэн үйл явдал эхэлдэг ажээ. Хэрвээ та бүхэн анзаарсан бол Kingdom дээрх зомбинууд нь Америк кинон дээрхээс амар харагддаг. Тэгэхээр сайтар анзаарвал тэднийг аимшиг харагдуулж байгаа шалтгааны нэг нь хөөд ортог болсон мэт харлсан нүр байв. Мөн цус нүжинд будагдсан гэртэй хувцснууд ч гэсэн нэлээд эвгүй харагддаг. Мөн ямар ч Америк кинон дээр байгаагүй эвгүй хөдөлгөөнүүд байв. Эцэстээ кинон дээрх зомбины нүур будалтыг хэрхэн хийснийг харвал хазуулж бариулсан гүн шарах сөрвийг дүрсэлхийн тулд тусгай силиконуудыг нүүрэн дээр нь наажээ. Үүний дараа нүүрэн дээр наасан сөрвүүдийн залгаа ирэмгийг далдлах зорилгоор нэмэлт нүур будалтыг хийн. Дараагаар нь шарах сөрвөний деталь хэсгүүдийг нэмж будаж мөн дээрэс нь нүүрний арсыг хар бараан болгосноор үгдсэн арстай мэт болгодог. Мөн хав хар царайнд цагаан линз тавьж өгснөөр чөтгөрийн гэмээр нүдийг бий болгожээ. Дараа нь биен дээрх судсуудыг дүрслэнэ. Эцэстээ нэмэлтээр янз бүрийн деталуудыг нэмж өгснөөр зомбины будал дуусдаг байна. Сайтар анзаарвал аман доторх цуснуудыг ч марталгүй зурдаг ажээ. За тэгээд ийм хөөрхөн эмэгтэйг ийм амар болгож чадсан нүур будалтын гайхамшиг. Европ зомбинууд нь зэвхий цагаан царайтай мөн энгийн хувцастай байдаг учраас тийм ч амар харагддаггүй. Харин Kingdom-ын зомбинуудыг аимшиг харагдуулж байгаа зүйл нь цуснд будагдсан цагаан хувцснууд байв. Бидний бичсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.